Дараагийн мэдээ хүргэе. За Монгол улсын нийт иргэдийн 83% нь цахим хэрэглээтэй. Үүнээс 5 хүн дутмын 4 нь цахим залиланд өртөх болсон байна. Иргэд онлайнаар бараа үйлчилгээ захиалж хамгийн их хохирдог бөгөөд 3654 хүн энэ төрлийн залиланд өртсөн байна. За тиймээс цагдаагийн ерхий газар Монгол банк, Монголын банкны холбоо, баримт шалгах төв төрийн бас байгууллага хамтран иргэдийн санхүү хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дансаа бүү ашиглуул аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Монгол улсын хэмжээнд 2025 оны эхний 9 сарын байдлаар нийт 38,090 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагджээ. За үүнээс 13,393 заллах гэмт хэрэг байсан байна. За энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,366 нэгжээр буюу 33.6%-аар өссөн үзүүлэлттэй гарсан юм а. За түүнчлэн нийт заллах гэмт хэргийн 85.1% нь цахим орчинд үлдэгдсэн байдаг нь иргэдийн цахим хэрэглээ санхүүгийн боловсрол дутмаг байгааг илэрхийлэл гэж цагдаагийн албаагчид ярьж байна. Ер нь бол яг энэ арга хэмжээнүүдийг ингээд зохион байгуулад эрсний үр дүнд бол залингийн тухай ойлголт, за цахим орчинд одоо үлдэж байгаа гэмт хэргийн талаар за мөн одоо хамгийн одоо үр дүнд хүрсэн юм гэвэл цагдаагийн байгууллага дээр бол 24 цагийн үйл ажиллагаатай одоо нэгж байгуулагдсан. Энэ нь бол банкудтайгаа хамтран иргэдийн хүсэлтийг шууд хүлээж авч шуурхай шийдвэрлэж байгаа нь бол бас ахицтай байгаа гэж үзэж байна. За магадгүй иргэдийн маань нөгөө хуулийн мэдлэг, хууль эрх зүйн мэдлэг дутмаг тодорхой хэмжээний цагдаагийн байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлж чиглэлийн мэдээллүүдийг ерөөсөө хойш нэг анхаарахгүйгээсээ болоод энэ төрлийн гэмтэрэгт бас өртөж байгаа байх гэж миний бодлоор үзэж байна. Тэгэхдээ одоо яг иргэдийг одоо юу гэдэг бид нар бол яг энэ юунд одоо төлхөө яг ганцхан одоо энэ заллах гэмтэр төртөд байх гэхээс илүүтэйгээр энэ бас нэг заллах гэмтэрийг үйлдэж байгаа энэ заллагч этгээдүүд маань өөрсдөө тодорхой хэмжээнд үгүйлийн арга найрсаад байгаа. За жишээлбэл цаг үеийн шин чанартайгаар тухайн заллах гэмтэрийг үйлдэж байна. Жишээлбэл одоо фэйсбүүк орчинд нэг юм тренд, нэг юм зураг ч юм уу, бичлэг ч юм уу ийм зүйл дэлгэрлэхэд тэрийг ашиглаж үлдээд иргэд маань өөрсдөө аливаа мэдээлэлийг юм одоо бодит байдлыг нь харахаас илүүтэйгээр зөвхөн юунд нэг өнгөцгөн итгэдэг нэг юм алтай байгаад. За дансаа бүү ашиглуул аянд Мета компани хөндлөнгийн баримт шалгах түвшээр ажилладаг Монголын баримт шалгах төв оролцогчоор ажиллах юм а. За тус төв нь Facebook, Instagram, Threads платформ төвжвээ хуурамч мэдээллийг баримтаар шалгаж үнэлгээ өгснөөр тухайн хуурамч мэдээллийн хандлтыг бууруулан за түгээсэн хэрэглэгч бүрт мэдээлэл хүргүүлдэг автоматжуулалтыг ашигладаг байна. За ингэж хуурамч мэдээлэлд өртсөн хүн бүрд үнэн бот мэдээллийг хүргэх зохицуулалт хийснээр цахим орчинд залингийн шинжтэй оролдлогуудыг бууруулахад чухал хувь нэмэр оруулдаг байна.